Тэгээд тэрүүгээр дамжуулаад богдод мэдүүлсэн чинь богд за явсан хэрэг бүтсэн байна, сайн байна. Чи одоо хүрээнээс зүүн тишээ яв гэж хэлж байгаа. Хүрээнээс зүүн тишээ явд чи зүүнд бол борон өнгөрний зэрэг ирсэн байгаа. Богд л тэрнийг мэдэхгүй гэж тэг мэдчихэж байгаа шүү дээ. Чи тишээ яв гэж хэлж байгаа. Тэгээ борон өнгөрний зэргийн Монголж энэ цэвэн тэргүүн байгаа. Цэвэн тэргүүн бол хүрээний бүлгэмийн гишүүн. Ардын намын анхны одоо гишүүдийн нэг шүү дээ. Бодог бол мэдхийн сайнаар мэдчихэж байгаа. Энэ нөгөө консул бүлгэмийн бодоо байна гэдэг. Тэгээ бодог яваад очиход цэвэн тэргүүн хэлэхгүй байгаа юм да. Боронд энэ нөгөө ардын намын нөхөр явж штэ энэ гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тэгээд богд бүр даалгавар өгч тийшээ явж очиж нийлгээд. Тэгэхээр тэр бол цэвэн тэргүүний ч цагаантан эргэлзээтэй одоогийн улаантан ч бас л асуултын тэмдэгтэй болж бас нэг тийм улс төрийн радикализм юугаар харагддаг гэхлээр манай үнжин дээр бошгыг халах залуучдын эвлэл мэвлийг дэмжиж яваад байна шүү дээ. Тэр чинь манд хүн жоохон радикал талдаа байгаад байгааг л харуулдаг байхгүй. Нөгөө данзан дээр нөгөө төлчөө ороод загнуулаад юу бошгыг халах юу хэний бошгыг халах гэдэг та нар гэдэг ингээд нөгөөдөлийг загнаад гаргацсан тэгс нөгөөдөл нь бодоодоор орсон ч үгүй та нар тэгээд ивэл ховсгол залуучуудын эвлэл гээд нэрлэчихгүй юу та гэд. Тэгээ Монголын ховсгол залуучдын эвлэл чинь тэгж байгуулагдаж байгаа шин. Тэр үс гизэг эхнэр гизэг мэзэг тайрдаг чинь Баруун аймагт улаан зэрэг орж ирээд дайчилсан морины хөлсийг төлөх асуудлаас гадна эн чинь орчин цагийн уур амьсгал орж эхэлж байгаа байхгүй. Хойны байхаас л эхэлж байгаа шүү дээ. Тэр гудамжны хоёр талаар яваал бичгийг бордын нэрийн өмнөөс өгн ардын намын нэрийн өмнөөс өгнө гээл тэндээс маргаан эхэлж байгаа. За тэгээ одоо бидний уламжилт сайхан юм биш үү нөгөө зорилготой хүртэл айгүй сайхан явж байгаад зорилготой хөрөнгөтэй зудаан эхэлдэг 11 онд чи ийм юм болсон шүү дээ. Тэгээ сайхан зорилгоо биелгэлжэл нэг талд нь даалам цэрэн жимэд ахлал баруун жигүүрийг ахалж босч ирээл зүүн жигүүрийг нь чин хамтарж ахалж босч ирээд гэдэг ноёдын бал нам нарын фракц гэдэг тэмцэл яваал те. Энд бас яг л тийм юм болж байгаа. Нөгөө хүрээний бүлгэмийнхэн консулын бүлгэмийнхэн хоёр чинь бодоо данзан хоёр нэг жигүүрээ ахалж босч ирээд ер нь бол хараад байхад бодоо ус эхэлсэн. Ер нь сериус одоо нэлээд нухацтай маргаа. Сайн бацхан үс сонсогчдоо Монголын гэрэгдсэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж ивент тэтгэгч Top Motors нийгмийн харилцааны хүрээнд байгууламжийнхаа усны хэрэгцээг сарл усаар хангахаас гадна нарны эрчим хүчээр 50% цахилгааныхаа хэрэгцээг хангадаг юм компани байна. Үе яасан зүрхээ. Юу тэр ч одоо байгууллагын 50%-ийг нарны эрчим хүчээр хангах тэгвэл гэрийнхээ асуудлыг бол шийдэж болохоор юм биш үү? Гэрийн хэрэглээ бол амар бага үстэй. Тийм л бах одоо таал одоо бас эрчим хүчний шийдвэр жоохон наадах чинь юу байгаль орчны нийгмийн хариуцлагаас гадна байгаль эко гэдгээр явах. Санхүү мөнгөний хэмнэлт байлгүй дээ тий. Бас зүгээр л юм байна. Шийдэл нөө. За сар болгоны нэг дугаар намтар явдаг түүхэн эрх мэдлийн тухай. Энэ удаад боддоогийн тухай. Зурган дээрээс нэрийн чинь нэг анхны долоотой холбоотой зураг байгаа учраас хэнийг данзан гэрцсэн тэгсэн. Сүхбаатарыг ярьсан. Ер нь зөвхөн нөгөө хүрээнд
бий болсон анхны хоёр нууц бүлгмийн удирдагчид гэвэл данзан ярьчаад бодог өргөж бас болохгүй л дээ. Дунд нь хоёлаа хэнийг бас ярьцсан л да. Цэвэн жамсраанаа. Цэвэн жамсраанаа ярьцсан. Яг гэвэл мань үж бас нэг тийм оюун санааны талаас нь, онлын талаас нь юм бэлдэж өгсөн хүн гэсэн утгаараа. Тэгээ энэ ингээ бүх юм донд бодог орхичвол шудраг ус болно. Тийм учраас бодогоо бас ярих хэрэгтэй юм болж байгаа. За ингээ хязаа хаан төрснөөс нь эхлэе да. Бодооч яг ер нь бол их шавын нутагт төрсэн хүн. Одоогийнхоор Төв аймаг л гэдэг баг та. Ер нь энэ хүн чинь юу юм бэ? Одоо энэ чинь Сэргэлэн сум руу ногдох юм байна. Төв аймгийн Сэргэлэн сум руу их шавын нутагт төрсөн. Их шавын нутагт төрсөн гэхээр ер нь их шавынхын чинь голцоо лам болдог. Энэ чинь нөгөө богдын шав болж байгаа шүү дээ. Тий. Тэгтээ татвар бүсэд амьдарч байгаа хүн. Яг гэвэл их шав чинь татвар төлөхгүй. Чөлөөт ус юм дээ. Тий, чөлөөт үст амьдарч байгаа хүмүүс. Энэ 1885 онд төрсэн хүн. Тэгээ энийг одоо бас баг багтны зүүн хүрээний нэг дацсанд юу суулгасан байна. Тэр энэ хүн чинь их багасаа боловсрал эзэмссэн. Одоо яг нь лам сүүлд социализмын үед бол энийг боловсрал тооцдог байсан. Энэ боловсрал шүү дээ. Тэгээд манай хүн чинь бас Монгол бичгээ их сайн эзэмшээ. Тэгээд Эрдэнэ Шанзуй яамны үүдний бичээч дараа нь их бичээч энэ их бичээч гэхийг бодоход тэр чинь нэлээд тийм чадвартай сайн эзэмссэн хүн байхдаа шүү. Шанзуй яам гэдэг чинь шашны яам уу? Тий, шашны яам. Тэгээ тэрний хажууд нэг Монгол бичгийн сургууль байсан юм билий. Тэрэнд суралцаж төгсөөд дараа нь тэр Шанзуй яамны их бичээч болсон. Манай хүн тэр тухай сүлд нь өөрөө ярихдаа зам мөрөм нь гэрэлтүүлж зөв замд оруулж өгсөн гэж их одоо гэгээлгэр дурсдаг юм билий. Ер нь тэгээд нэг анхны 7 дотроо бол бас хамгийн гайгүй боловсралтай нөхөр шүү дээ. Яг л манай хүн чинь мэдээж төвд сурцсан байгаа тий. Хийдэж шавлан сурч. Төвд хэлтэй. За Монгол бичгээ их сайн эзэмшсэн. Дээрээс нь манжтай. Хятадтай, Оростой гэсэн бас мэдээ байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө юунд харбинд гарч ирсэн Монголын мэдээ санын монд нуус нэрээр юм бичээд байсан байхгүй болд гэдэг нуус нэрээр. Тэгэхээр мань хүн ч бас хоосонгүй. Энэ хэд дундаа бол ерөнхийдөө хамгийн боловсралтай байж таарад байгаа. Үгүй тэгэж чи данзан бол 8 хийгээд ганцаг усж байгаа. Эхлээд юу шилийн саяар байж байгаа. Дараа нь ганцаг эргүүлээд 5 цастай болоод яг завсарт нь бичих үсэг сураад тий. Тэгээд газрын төшмөл болоод явсан бол энэ хүн чинь бүр Шанзуй яамны бичээч гэж бас тийм дуртай дуулгыг авахгүй шүү дээ. Нэлээд сайн эзэмсэн хүн байна. Жанжин маань бол яг цэргийн замаар явцсан. Сайн буудчил сурсан хүн байсан баг. Сэлэмддэг ч юм уу тий. Тэгээд ингээ харахаар хэн бас гайгүй, чойволсон гайгүй. Гэхдээ чойволсон хойшоогоо явхад бас нөлөөсөн хүн чинь бодоо. Юм байна. Юу түрүүний хэлээд байгаа нууц нэртэй нийтлэлчээс гадна яруу найрагч байсан. Тэр би сүүлд яруу найрагч байсан. Зохиолч байсан бэл. Тий. Тэр нэг хэн түүхэн эрхмүүдийн цадиг гэдэг нэркогийн сувралд бодог лочонгой бичиж хийсэн байдгийг. Тэгээ тэн дээр тэр нөгөө төгсгөлд нь бодогийн тэр бичсэн өгүүллийг тэр чигтэн сэрүүлээд оруулсан байлээ. Тэгээд бас чамгүй айтайхан бичсэн өгүүллэг. Тийм байлээ. Одоо 20-од оны хүн гэхэд бол тэнд чинь бас нэг тийм хальт уншгаар эротик юм шиг хүний юу сонирхол татгаар тий. Тэгтээ цааталтан дандаа нэг тийм хүний заган суртахуун хувь зээний тухай эргэцүүл үеийн үрийн тухай за яг би тэгж хэлж байгаа юм. Ер нь дорн дахны өгүүлэмжтэй. Тэгээд өөрөө ч нөгөө будын шний суурьтай. Тэгээд яг тэр ингээд тайллуудын би бараг тэр номноос тэрийг л уншлаа. Тэр нэлээд зохиол нэг сонирхолтойсэн учраас та бүхэн бас үзэгчдээс үзвэл үлэмжийн юу л нэг тийм зохиол өгүүлж байлээ. Тий. Тэгээд авьяастай хүн даанч үлдсэн зүйл их цөөх юм шиг байна. Яруу найргийн интерес нь. Ер нь бараг юм байхгүй тий. Энэ чинь нөгөө социализмын үед буруутгаад одоо хамгийн түрүү анхны толгоос хамгийн түрүү буруутгагдаж цаазаар авахулсан хүн шүү дээ. Тэгээд социализмын үед буруутгасан учраас бодоотой холбоотой нэг судалгаа бас нэг сүртэй байхгүй.
Тэгсэн мөртөө бас их гайхалтай. Жишээл одоо манай хүн чинь 21 онд бол борооны зэрэгт орцсон тагнуулъя гэдээ яваад байгаа шүү дээ. Тэгээ бодоход бол социализмын үед бол за энэ яг зөвсөө хувиргасан цагаантан байсан байна гэж бичих нэг сэдв мөн бидтэй тий. Тэгээд социализмын үед тэгэхэд муулахта цагаантан байсан гэж муулахгүй байгаа. Тэгэхээр бас нэг тодорхой хэмжээний хүндэтгэл бас байгаад байгаа. Зүгээр яг тэр үеийн нөгөө кино урлаг дээр бодог дүрслэхтэй нэг тийм богдын гар хөл маягаар дүрсэлсээр байгаад тэгээ бид нэр тийм бодоогоо ерөнхийдөө нэг тийм теократист шашин дөрийг аюу яасан одоо дэмжсэн ер нь консерватив хойшоогоо явсан итгээд гэсэн нэг тийм төсөөлөл толгоонд үлдсэн байхгүй. Сөрөг талтай. Тэгээ сөрөг талдаа гэхдээ тийм төсөөлөл үлдсэн. Тэгээ өөрхий тэр яав юм чи ямар гэн өглөөдөр тэгдэг үлээ. Би тэр бодог гэж мэднэ нэг зүүн хүрээ гандаа хоёрын хооронд тэнснийг мө асман лам байсан гэн. Тэр тэгж нөгөө муухагаар дүрсэлж байгаа байхгүй. Тэр ч бас юу тийм асман лам шанзуй юмны бичээсэгдэг чи юу яасных нь асман лам байдгийг тэр чи нэлээд боловсралтайгаар энэ чи төрийн бус ямдууд байгуулагдаагүй үед шанзуй юмны бичээж болцсон байна гэдэг чинь мундаг шүү дээ. Тэгээд Богдхан Монгол Улсын засаг зүтгэгчээс нэг гинт юу ардын нам болоод явчих. Тэнд ямар нэг өөр үл гээгдсэн түүхүүд байдгүй. Үгүй ер нь энэ дээр чи тэр данзангийн дугаар дээр ярьсан санагдчихэв. Нөгөө шүүшүүжэн орж ирээд автономтөр гэж татан болгочихж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс эхлээд 3 нам хүрээнд үүсэж байгаа гэд ярьжсэн. Дөрөвдөхийг бид нэр ярихгүй байгаа. Бас одоо яг тийм зохион байгуулалтанд орсон юм харагдахгүй. Дөрөвдөх намын. Тий. За мэдээж одоо юу нэ зүүн хүрээний бүлгэн буюу данзангийн бүлгэн эднэр бол төшмөл голцоо сугалдаг байсан гэдэг. Тэгээд эднэр бол эрхчлөө тусгаар тогтнол дээрээс нь Богдханыгаа тойрон хүрээлгэнч төрийн төшөндөө тийм л юм бодно шүү дээ тий. Төрийн илэрхийлэл нь Богдхан баг юм гэж үздэг хүмүүс ингэж нэгдсэн бол консулын бүлгэн гээд бодоо чагдарч чой болсон чинь бодоогийн шав байсан тэр үед. Тэгээд эдгээр чинь нөгөө төшмөл биш. Ард хүмүүс, лам хүмүүс голцоо нэгдсэн. Тэгээд хоёрдугаарт консулын дэнж дээр байгуулагдсан учраас Оросуудтай хамгийн түрүү контактладаг нөхдүүд нь эднэр болж таарсан баг. Тэгээ бодог орос хэлтэй байсан юм байна гэд тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө эднэр илүү радикал байр суурьтай. Нөгөө хүрээний бүлгмийн бодвол яг гэвэл нэгдүгээр улаан Оросын нөлөө нь илүү хүчтэй орж байна. Хоёрдугаарт эднэр чинь нэг тийм язгууртан биш гэдэг. За гурав дахь нь бол угсаатны нам буюу ноёдын нам. За тэрийг бол бүгд хэд ярьцсан би чинь хүмүүс мэдж байгаа. Дөрөв дэх бас чимээгүй үлдээд байгаа хэсэг нөхөд байгаа. Нэг тийм амар зохион байгуулалтанд орж харагдахгүй. Хичээнгүй сайд цэрэнд орж одоо хүрээ сайд пунцэг болж ирв. За гэх мэт. Эднэр бол хятадтай хэлэм олцсон гэдэг. Фракцайхан. Ингээд нэг тийм бас нэг юм бүлгүүд үүсээд нь шүү дээ тий. Тэгэд энэ яг одоо тэгэл шүүшүүжан төр Монголын төрийг ингээд автоном төрийг татан буулгаад ингээд шууд тэр чин Сэлэнбүүгийн яам гээд энэ чин юу 2 сайттай Монгол сайттай хятад сайттай захиргаа байгуулад бүх яамдыг татан буулгаад ингээд явчихж байгаа шүү дээ. Тэгээ ирэхэр зэрэг одоо хүрээнд бүгд л өөрийнхөө хятадуудыг яаж хөөж гаргах уу гэдэг сэдв дээр ярилцдаг болоод тэгээд энэ бодоо тэргүүтээ нөхдүүд энэ консулын бүлгэн гэдгийг байгуулж байгаа үед харж байгаа. Энэ одоо ардын намыг анхан үүсгэн байгуулсан хүмүүс дундаас 3 нь байна л да. Жанжин Сүхбаатар маань голд сууж байна. Спецназын харамгийн хувцас тийм шүү дээ. Таны гэлсэн чи одоо анзаарч байна. Нэрээ тийм. Ягаад ийм хувцсан үсгсэн би мэдхгүй. Тэгээд бодвол тэр үед ийм л материал дээр хийсэн болов. Тэгээд хажууд нь бодоо сууж ийн энэ л осол. Би тэр бодоогийн цаан сууж байгаа хүнийг бол тэр комментарны дорн дахны секцийн ажилтан Борисов гэдэг хүн гэж хараад байгаа. Энэ бол Алтан ойрд. Тэгээ эн чинь хамгийн анх 20 оны 6 сард ирдэг хүн шүү дээ. Тэгээ хоёр бүлгэн нэгдээд Монгол Ардын нам гэдэг байгууллагатад энэ Борисовтай уулзсан байна. Тэгэд энэ одоо жишээлбэл
Жанжин Сүхбаатар юм уу Данзан эднэр чи бол Монголын төр зүтгэж байгаа хүмүүс учраас эднэр чи нэг тийм эхэндээ бол орсуудтайгаа нэг амар контакттай биш хүмүүс байдаг байхгүй. Энэ хин чин бодооч нь бол тэр нөгөө харбинд гарч исэн сонинд юм хүм бичижсэн. Дараа нь эн чин нөгөө нэг цэвэн жамсрааны нэрээр шин төл гэдэг сэтгүүл гаргасан штэ. Тэнд маань хүн чин болд гэдэг нуус нэрээр юм бичижсэн. Нэгдүгürt нийгмийн идэвхтэй. Хоёрдугаарт бас тэр орсуудын одоо орсуудтай контактанд орсон ийм хүн багахгүй. Маань хүн чин сүлд нь баримтлагдаад одоо буруутчих явах үедээ хэлсэн байдаг штэ. Октябрийн учрыг та нарт би тайлж өгөө үсттэй гэж. Тэгэхээр хувьсгалын анхны үзэл санааг гаргаж исэн хүмүүс маань эднэр болж таардаг. Том үзэл сурталж байгаа юм тийм бас. Тэр үедээ. Тэгээд яг энэ ардталтанд баламсоо байна. Бүрээд. Тэр юмтарав шиг харагдаад байгаа энэ мэдэхгүй. Би нөгөө бүрээдүүдийн дугаар дээр ингээд хувьсгалд оролцсон бүрээдүүд хасчих юм уу гэд асууад байгаа чи энэ юм байгаа юм л да. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдаж 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Манай одоогийн юуны ус төрчиж гисэн цэргийн хувь зэмсэг тавтай штэ. Угаасаас нэг дэг сургууль байгаа биш. Яа л гэж Жанжин Сүхбаатар чи өөрөө юу анхны 7 улс ирэхэд Чоулсын энэ хоёр үлдэж цэргийн сургуульд сурсан штэ. Энд чинь цэргийн хүн юм чи. Хин лосол бол лосол ч уулын цэргийн лам штэ. Тэгээд нэг тийм цэргээр яваагүй юм шиг гэн. Тэгээ хоёулаа Богдхаант Монгол улсын тагнуулын албыг ярьж байхдаа энэ лосол тэр үед одоо нөгөө нэг бүр улс байгуулагдахаас өмнө маань хүний чинь юу яваад хоошоо урагшаага ингээд даалгавраар л яваад исэн юм шиг байна гэж ярьж исэн шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол зүгээр нэг ингээд санаандгүй явж байгаад нэг дор цугларсан хүмүүс бол ерөөсөө биш байгаа. Яг хэн чагтарч үеиг хамгийн их тийм хүмүүстэй контакттай хүн байсан гэсэн дурсамжууд гэх байдаг. Нэтворк сайт олон хүнтэй тий нэтворк сайт тий их олон хүнийг энэ нууц хөлгөнд оруулж ирсэн гэж тэгэхээр зэрэг хамгийн тийм сүрхий хөдөлгөөнтэй чагдарч байсан байна гэж үзэхээр энэ бол онолч. Энэ цэргийн хүн. За энэ нэг тийм энэ бол айгүй богд хааны талыг барьдаг энэ нөгөө хойно очичоод бушгыг халах малах гэдэг сэдв хөндөгдсөн чинь маань хүн ууралж байгаа шүү дээ. Богд эснийхээ зарилгаар Борон гамингаас салах гэж ирж байгаа чи юу бушиг халах малах болоо явж баатар гэд ууралж исэн баримтын одоо нөгөө хүмүүсийн дурсамжинд байдгийг. За яг энэ бол хоёулаа нөгөө зөвлөлт орс руу явхаас өмнөх үеийн юм ярьж байна. Тэгээд дараа нь эднес чинь нөгөө богдын бичгийг авах гээд зөвлөлт орсоос сумжгуух бичгийг авах гээд байгаа шүү дээ. Тэгээд авах гээд явхад бол бодоо айгүй их санаачлагын гаргаж явж байгаа. Яг гэвэл богдоос бичиг авна гэдэг бол одоо хэн авч чадах вэ гэдгийг нөхдөч бас ерөнхийдөө багцаа авна шүү дээ. Багцаа авахаар угсаатны намын 2 тэргүүн байна. Тэ хар талаа Хатанбаатар магсарж байхлаад шар талаа жалхан цутагт Амдын базар ахалж байна. Тэгэхээр жалхан цутагтад хандаад тэгээ жалхан цутагтаас ахтлаа вэ гэдэг санаа бол бодоогоос гарсан баг. Тэгээд жалхан руу яаж хүрэх үү гингүүт дэлгэв утгатыг барьж байгаа. Хамаатай штэ. Жалханс дэлгэв хоёр ч. Ах トゥ нарын хүүхдүүд. Хоёулаа хотгоодынхаа. Тэгээд дэлгэв утгатад очиж мань хүн яаж байгаа. Тэгэхээр нөгөө лам байсан хүн гэдгээрээ бас нэг холбоо сүлбэ байгаад байгаа шиг байна. Хинд Хатанбаатар магсарживт уулна одоо шил Жанжин ханд бол хандахаар бодогдоод байгаа мөртөнөө тэр үед бол Хатанбаатар магсаржив Жанжныг мэдэхгүй танихгүй юм шиг байна. Сүүлд нь магсаржив Хатанбаатар ч дуртгалдаа энэ Сүхбаатар миний цэрэгт явж исэн байх лээ
би тэр үед мдэггүй гэж дурссан байдаг. Яг бүх хүмүүсийч бас мэдэх аргагүй байсан баг л та. Тийм дурсамж орсон байдгийн. Тэгээд богдоос бичиг авах ажил нь эхлээд дагалан пунцагдоржоор дамжиж авах гэж үзээд тэр жоохон бүтлгүй болоод богд цаг нь болоогүй гэж хэлсэн. За тэрийг хоёулаа зөндөө ярьсан дөө. Нөгөө Америкаас тусламж гуйсан тэрийг хүлээгээд гээд. Тэгж жагаад энэ хоёр бүлгэн нэгдэж нам байгуулах ёстой гэдэг санаа. За хинээс гарсныг мэдэхгүй. Би бол бодоо болов гэж таагаад байгаа. Яг үгүй л нам гэдэг юм байгуулах хэрэгтэй гэдэг санааг орсууд өгсөн байж л таарах гэдэг бодоод байгаа. Яг үгүй бид нар чинь нөгөө нам гэж юм мэдэхгүй шүү дээ. Тэ? Зүгээр л хэдэндээ уулздаг ингэж. Тэгсэн чинь улс төрийн нам байгуулах хэрэгтэй гэдэг. Тэрийг бол тэр улс төрийн нам байгуулаад хувьсгал хийсэн хүмүүс л толгоонд нь орно шүү дээ. Тэгээ энэ хоёр бүлгэм тэр 20 оны 6 сарын 25-нд уулзаж Монгол Ардын нам гэдэг намыг байгуулж байгаа. Тэгээд хоёулаа ярьжсэн нэг нь төшөмлийн нам, нэг нь Ардын нам гэжсэн. Тэгээд Ардын нам гэдэг нэрийг авсан гэж. Энэ дэр хоёр зүйлийг засч хэлэх хэрэгтэй байгаа. Эртэдний нөхөр тэгжил дандаа бурайдуудаас бүрдсэн нам байсан байх ч үлээ гэж. Тэр худлаа. Энэ намын үндэс суурь нь бол монголчуудын дундаас гарсан. Ямар нэгэн тийм гадны санаачлаг биш. Тийм учраас энэ хэдий чинь эхлээд улаан өдрөө яваачихор чинь нэг Оросууд нь явчраа ойлгохгүй байгаа шүү дээ. Монголоос нэг бүүмдний хитэн нөхдүүд хятадын дарлаас чөлөөлөгдмөр ингээд хүрээд ирсэн тусал яах уу юу хүмүүсийн өөрснөө зохион байгуулсан бол идэж мэдэх ёстой үстэй. Тэр тухай бүр зөндөө битсэн юм байдгийг. Тэр үед бүр Шумяцкий жаз дургуудын бүгд найрамд хулсан ерөнхий сайд шүү дээ. Шумяцкий өөрийнхөө дурсамжинд Москвад очиод нөгөөдөл чинь ойлгодгүй өстэй загнахын загнаж заамдж ээж тэгжээж нэг юм ойлгуулсан гэдэг ямар ч тийм юу байгаагүй байхгүй. Тэгээд ирж байгаа улсуудыг чинь энэ хувьсгалчд мөн үү гэд асуух хөр нөгөөдөл хувьсгал ойлгодгүй энэ эдээс чөлөөлөгдмөр байна гэсэн л юм яриад яваад байгаа хүмүүс дээ. Тэгээд Оросууд айжмаргүй бошхыг халах малах гэд нөгөө хулгай явуулж хэлж байгаа байхгүй. Тэгвэл энэ дотроо арай жоохон зүүнний үзэлтийн бодоо болж таарад байгаа. Яг гэвэл очичоод хэний нэрээр тусламж гуйх вэ гэхэд бол данзан үжид богд хааны бичиг байж тээ. Богдын л нэрээр гуйгаа. Өөр хин гуйх өөр Монголын хин төлөөлөх ингээд штэ. Тийм байх хэрэгтэй штэ. Тий. Тэгэхэд бодоо гээгүй Ардын намын нэрээр гуйнаа гэж маргаан бас тэгж гарч байгаа байхгүй. Тэгэхээр манай хүн улс төрийн нам байхын чухал гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр энэ хүн ер нь нам гэдгийг байгуулах хэрэгтэй байна гэдэг санаачлагыг гаргасан хүн болов гэж надад таагаад байгаа. Тэр тухай ярийн тэмдэглэм үлдээгүй байна л да. Гэхдээ ер нь зүгээр ингээд хүмүүсийн ярьж байгаа ярианаас нь логик гэн хайхаар тэгж харагдаад байгаа байхгүй. Хоёрдугаарт эднэр чинь Ардын төр засгийн газар байгуулагдсны дараа хүрээнээс нөгөө Ардын төр засгийн газарт захидал илгээж байгаа шүү дээ. Бодоо тэр захидлыг авч очиж байгаа. Тэгэхэд хүрээний засгийн газар гэж байгаа шүү дээ. Зорилго биелцээ. Одоо нөгөө ноёдын нам чинь хүрээнд борооны тусламжтайгаар засгаа байгуулсан. Тэгээд Ардын намын нөхдүүдтэй хэлж байгаа. Зорилго биелцээ. Хаана өргөө залцаа. Улсаа зарлцаа. Одоо зорилго биелсэн. Одоо та нар наашаа тэгээд одоо зохиох албан тушаалыг чи өгье гэсэн утгатай бичиг өгөхөд нүггүй бидэнд бас өөр зорилго байна гэд. Тэр чи Ардын эрэхт засгийг тогтооно гэд арай жоохон зүүнний юм болоод эхэлж байгаа үстэй тий. Тэгээд тэр санаа дахиад бодоо байна гэж надад харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр бүлгэн нэгдэхэд ягаад төшөмлийн нам гэдэг нэр аваагүй Ардын нам гэдэг нэр авч байгаа. Тий? Хоёулаа нэг төшөмлийн Ардын гэдэг юм байж байгаа. Заавал Ардын гэдгийг ягаад авч байгаа. Тэгэхээр эдгээр чинь нөгөө нэгдэхдээ хойд улсаасаа тусламж гуйна гэдэг бодолтой нэгдэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр Ардын нам ард түмнийг төлөөлж гин гэдэг болж ээж хойд улсын дэмжлэгийг аавна гэдгийг ойлгоод байгаа хүмүүс гэсэн үг.
Ноёдын нам гэж байгуулчаад хойд улсаас тусламж авна гэвэл нөгөөдөл бүгд ноёдыг бид нар дэмжихгүй л гэж хэлнэ шүү дээ, тий. Нөгөө ардын намаас хойшоо тухайлбал төр засгийн газар байгуулагдах хүртэл дахиад нэг зааг үлчээд байна. Тэрэн тухайлбал юу асуудал? Оросоос ягаад бодоо ч замаасаа буцаад тэр нь боронтой ягаад очиж нийлцэн гэдэг юу? Тий. Алгуулах гэдэг байна. Зөв. Үгүй хойно очиод хоорондоо бас маргаан болсон тухай Данзигийн дугаар дээр хоёулаа ярьсан. Тэгээд бодооч нь Данзанд хэлж байгаа шүү дээ. Танай бүлгэмийн тэр нямжив хятадын тагнуул хийж явсныг харахад та нар ч гэсэн жинхэнэ дүшмэлүүдэлтэй гэл ингээд энд бас нэг тийм жоохон ангийн ялгаа гараад байна шүү дээ. За тэгээд сүүлд нь ингээд нөгөө юуны алдармын бүгд найрамдах улсын чинь шийдэж чаддгүй. Энд чинь хөлийн чандад хувьсгал гаргах тухай асуудал яригадаад байна шүү дээ, тий. Нөгөө эрдсэн хідэн хувьсгалын ойлгодгүй буу зэвсэг өгөөч бид нар очиод энэ хідэн хятадуудыг хөөж гаргамаар байна маань. Болоод яваад идэг. Тэгэхээр нөгөөдөл чинь үгүй бид нар энийг шийдэж чадахгүй. Москва яваа. За тэгээд та нар бослог гаргах гэдэг юм бол одоо дөрвчээс нэг хэлээд цэргийн сургууль суулгая. Зарим нь цэргийн сургуульд суу. Зарим нь Москва явж Москвад очиж энэ асуудлаа хөөцөлдөг. Зарим нь одоо буцаад тэр хүрээндээ очиж нөгөө ардаа байгаа нөхдүүдэд зохион байгуулалтанд оруулдаг. Ийм юм болж хувираад тэгээд Данзан, Чагдаржив, Лосол 3 Москва явж байгаа. Элбэгдор жирийн нутаа хамт дөрвөлээ. Тусламж гуйх гэж штэ. Тэгэхээр бас нөгөө нэг энэ хөдөлгөөний лидер нь Данзан байгаад байгаа үз. Нэг бүлгмийн дарга нь. За мэдээж цэргийн суурьтайгаараа Сүхбаатар үлдээд эрхүүд цэргийн сургуульд сурч байна. Морин цэргийн сургуульд сурж исэн мань үний одоо багш нарын нэг нөгөө Ярослав Гашк байсан гэд эрэлхэг сэргшвэгийг бичдэг байсан гэд ярьж исэн. Хэнийг Чойволсон цэргийн ухуулагч нарын сургуульд суулгаж байгаа. Яг гэвэл Чойволсон ч хойно сурж исэн гайгүй орос хэлтэй нөгөө ухуулгын хичээл заахаар ойлгох хүн байхгүй. Жинжин ч нь бол яг нь ойр зүрийн орос хэлтэй. За тэгээд явхтээ нөгөө буруус цавчхад бол нэг олон орос хэл хэрэггүй байсан баг. Чойволсон бол тэр чинь баахан үзэл суртал заалах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ үед чинь нөгөө цагаантнууд Монголд ороод ирсэн. Тэгэхээр энэ цагаантнууд бол бас ангийн дайсан мөнгө гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулах асуудал ч юм. Хятад бол дайсан гэдгийг бол ухуулаад хэрэггүй шүү дээ. Ойлгомжтой юм чинь. Энэ нөгөө цагаан орсууд ирээд ингээ богд хааны мань өргөмжилсэн бай. Эдгээр чи яаж дайсан байдгийг ингээд хүн болгон асуув шүү дээ, тий. Тэгэхээр Чойволсон чинь тэнд сурж байгаа. Хамгийн хэцүү үүрэг даалгарыг авч байгаа нь бодоо догсон хоёр байхгүй. Хүрээрөө буцаж байгаа. Хятадууд аль хэдийн тэдний тухай мэдээлэл авцсан. Ирвэл одоо ингэн хүчнөөний шагналтай, төчнөөний чаны шагналтай. Энэ балансуу зүг явж байгаа. Хөрхий. Бид нар ч бүгдээр л амиа дүүж явж байгаа шүү дээ. Тэгээд бодоо хүрээнд буцаж хурж ирээд догсмыг хүрээнд үлдээгээд өөрөө бол богд хаан өргөх гэж барьж байгаа. Айгүй ойлгомжтой гоос нэг лидер Москва явцсан. Нөгөө лидер ирээд босстой илтгэж штеп. Орос руу очлоо. Ингэн гэж ингэж туслана гэж тэгж туслана гэж гээд илтгэх хуудасаа өгж штеп. Тэрийг бол богдын торгон цэргийн дарга байсан Үлзитийн дэв гэдэг хүнээр. Үлзитийн дэв бол Төвшмөлийн намын гишүүн байсан. Хүрээний бүлгмийн гишүүн байсан. Энэ хөөрхий бодоотой зүг цаазлагдсан учраас түүхнээс гээгдэж алга болчиход байгаа. Уулын Төшөөт аймгийн Ахад Ачингүний хушууны хүн одоогийн Булган аймгийн Сэлэн сумын харьяат хүн л дээ. Тэгээд тэрүүгээр дамжуулаад богдод мэдүүлсэн чинь богд за явсан хэрэг бүтсэн байна, сайн байна. Чи одоо хүрээнээс зүүн тийшээ явах гэж хэлж байгаа. Хүрээнээс зүүн тийшээ явах чи зүүнд бол борон өнгөрний зэрэг ирсэн байгаа. Богд л тэрнийг мэдэхгүй гэж тэ мэдчихэж байгаа шүү дээ. Чи тийшээ яв гэж хэлж байгаа. Тэгээ бороо өнгөрний цэргийн Монгол жанчин Цэвэн тэргүүн байгаа. Цэвэн тэргүүн бол хүрээний бүлгмийн гишүүн. Ардын намын анхны одоо гишүүдийн нэг шүү дээ. Бодоог бол мэдхийн сайнаар мэдчихэж байгаа. Энэ нөгөө консул бүлгмийн бодоо байна гэдэг. Тэгээ бодоог яваад очиход Цэвэн тэргүүн хэлэхгүй байгаа юм да. Бороонд энэ нөгөө ардын намын нөхөр явж штэ энэ гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тэгээд богд бүр даалгавар өгөөч тийшээ явж очиж нийлгээд.
Тэгэхээр тэр бол цэвэн тэргүүний ч цагаантан эргэлзээтэй одоогийн улаанд нь ч бас л асуултын тэмдэгтэл болж байгаа. Бүгдээрээ нэгдэж байгаа нэг юм байгаа. Тусгаар тогтнол. Тэн дээр бол бүгдээрээ ямар нэгэн эргэлзээгүй санал нэгдэж байгаа хүмүүс шүү дээ. Таны ярин лог чинь чи явсаар гад ардын нам. За дээр нь консулын дэнж тэгээд урагшааг хөөхөрн чинь даалгавар чинь бодоод баг ардын намын чинь богд байгуулах өгч юм шиг болох гэж. Логик нь одоо тэгээ бороо дараа нь чинь хоорондоо хоёр ившил ил амаа олж байгаа. Тэгээ юу гэж нэрлэх. Тэгээ тамганы хэрүүлэн чинь бүгд цаана богд цугаал ингэж байгаа юм шиг. Тэр зөвлөл шүү дээ. Кино чинь зөвлөл шүү дээ. Координацийн төв бол богд шүү дээ. Аха. Яг гэвэл одоо Монголыг хэн төлөөлж чадах хэн хаан байсан. Богд хаан байсан юм шүү дээ. Тэ? Нөгөө ноёд ихэс дээдсийн хэсэг болохоор эхлээд гарсан хэрэг зорилгоо нураачлаа штэ. Барсангүй штэ. Тийм байгаа үстэй. 11 онд манлайлж гарч ирэв үстэй. Баахан том ноёдууд ч тэгэл сайд майдэр болцгоод ингэж явж байгаад 19 онд автономтой тараалгуулчлаа штэ. Тэр үед гарсан дугны тэр богц мөнгөөр богдоогоо худалдагдсан сайдуудгаа уут мөнгөөр улсаа хөдөлсөн сайдуудгаа гэд тэр дуу гарсан марсан чинь бодит түүх. Тэгэхээр эдгээр чинь нэр хүнд олон төмний дунд унчиж байгаа байхгүй. Ер нь бол. Жалхан хотогт Хатанбаатар Магсаржав энэ төр бол одоо ялчгүй Баатар Монгол бол өөрхөө хүрээний хувилдаанд орох боломжгүй шүү дээ. 11 оноос хойш үлэлгээд баруун зүүн хязгаартал байлдаад яваад байгаа юм шүү дээ. Хаяа нэг завсраар нэг орж ирвэл нэг нутг руугаа очиж нэг амс хөвгтэй эргэчээд нэг амс хийчээл тэгээ аль буцаал дайнд мордоод яваад байгаа юм. Хүрээний хор найруулалтанд ерөөс огт байгаагүй. Жалханц ч гэсэн ерөнхийдөө бас нэг ороогүй юм шүү дээ. Тийм болохоор энэ хоёр чинь цэвэрүүлдээд энэ хоёр чинь ноёдын намыг толгойлж байгаа ч гэсэн ер нь ноёд лам нар чинь ерөнхийдөө энэ хэргийг авч явж чадахгүй болсон. Нөгөөтөө цаанаас нь харах юм бол нөгөө зөвлөлд орсоос тусламж гуйна гэхээр ноёд ламнараа дардж байгаа улсаас тусламж гуйхад ноёд ламнараа явж очиод амжилт олохгүй гэдгийг бас ойлгоод байна шүү дээ энэ хүмүүс чинь. Тийм учраас ардын намынхныг явуулаа. Бүр Хатанбаатар Магсаржаваас нөгөө ардын намынхны загтлуулсан юмд нь хариу хэлэхтэй тэгж байгаа шүү дээ. Одоо богд эзнээс сая айлтгахтай бол одоо энэ харцдод гаралтай. Энэ ардуудын сансан хэрэг бүтэмжтэй болох юм байна гэж хэлсэн гэж. Тэрний цааталт нь юм мэдээд байгаа улсууд яваад байгаа. Гэтэ энийг богд гэдэг нэг амар бүх юмыг мэддэг хүн гарч ирээ зохицуулаад байсан гэж хэлж болохгүй л дээ. Энэний цааталт нь энэ ноёдуудын юунуудын одоо тухайн үедээ хамгийн их мэдээлэлтэй хамгийн өндөр боловсролтойнууд нь тэднэр байсан учраас тэр зохион байгуулалт яваад байгаа байхгүй. Бид цэвэн тэргүүнийг борон руу явуулж байгаа. Яг Хатанбаатар Магсаржав явахгүй. Борон руу яг цэвэн тэргүүн явж байгаа. Тэгээд бодоо цэвэн тэргүүн хоёр чинь хоёулаа Манчар утгатын шав. Нэг багшийн хоёр шав. Тэгээ хүрэнээс гарч явж байгаа өдөр нь 2 хоногийн зайтай. Улаан цагаан руу зэрэг явуулчихж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг л мэдхгүй л явуулаагүй ч тий. Тэгэхээр тэр цагааныг оруулж ирэх хэрэг байгаа юм байна. Яг бодтойгоор туслах нь улаан юм байна гэдэг бас ойлголтод байгаад байна гэсэн үг байна. Тэгээд бодоо яваад очих. Цэвэн тэргүүн борон дээр яваад очихор цэвэн тэргүүн юу ч хэлэхгүй хажуудаа аваад тэгээ бүр гадаад ямны дэс төшмөл болчихж байгаа шүү дээ. Бодоо маань. Тэгээд борооноос салаад тэгээд юу яж байгаа. Энд чи одоо 21 оны 3-4 сарын үе болж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө хяактыг чөлөөлж эхлэхийн өмнөхөн ардын төр засгийн газар гэж байгуулж байгаа шүү дээ. За ардын төр засгийн газрын тэргүүнээр чагдаржавыг томилж байгаа. За ямар ч бол гинт чагдарж болов. Тэгэхээр энэ хоёр фракцийн тохиролцоогоор ерөнхий сайд бол консулын бүлгэнд байсан гэсэн үг. Ерөнхий сайд ирэх мэдл тэр консулын бүлэнд хуваарлагдсан байсан. Хуваарлагдсан байсан гэсэн үг гэж би бодож байгаа. Тэгээ чагдарж өөд юм уу би бодоо гэртэл гэх юм уу гэж асууж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хоёр бүлгэм хоорондоо тохирсон юм байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд намын дарга бөхөд
намын дараагаар данзан. За. Намын лидер нь данзан болоод засгийн лидер нь одоо бодоо болж штэ. Хоёр консулын толгойлогч нар. Тий, хоёр бүлэгмийн дарга нар. Яг цэргийг бол мэдээж хэрэг Жанжис Сүхбаатар л толгойлно л доо. Энэ дундаа цэргийн эрдэмтэн тэр хүн юм чэ. Тэгэд бодоо тэр үед нь бол юунд хүрээнд Монголын засгийн газар та манайхан Борооны засгийн газар гэж нэрлэдэг хаан тэр Борооных биш Монголын засгийн газар л та. Нэг ч орос байгаагүй шүү дээ. Сангийн яамны тэр нэг Борооны нэг болзоот их баг болзоот гэдэг мөнгө гаргасан нэг хоёр орос байсан баг. Тэгтээ тэд нар манай сангийн яамд аль биесээр ажиллаж исэн хүмүүс биш баг. За тэгээд 4 сард нөгөө богдын засгийн газар чинь юу захидлын явуулж байгаа. Нөгөө хяхтыг чөлөөлөд тэнд ардын төр засгийн газар байгуулагчжээ гэдэг мэдээг авангуудаа захидлын явуулж байгаа. Бас тийм үндэсгүй биш. Тэгээ эднэр бол Оросуудад захидал өгж байгаа, Улаан Орос захидал өгж байгаа. Юунд ардын засгийн газар захидал өгж байгаа. Улаан Оросд өгж байгаа захидал утга бол ерөнхийдөө их ойлгомжтой. Бид нар одоо ингээд зүгээр тусламж бол авлаа. Тэгээ бид нар ингээд тусгаар улсаа буцаага сэргээгээд зарлцлаа. Тэрнээс биш одоо энэ Борон гэдэг хүний бус үйл явдалтай бид байдгүй шүү гэсэн утгатай. Тэ өөрснөө ингэж штэ. Борооны засгийн газар байсан бол тэхгүй штэ. Ардын засгийн газрынханд бол одоо ингээд зориг биелцсэн богд хаанаа өргөн залцсан одоо наашаа өргө төр ямар албан тушаал авмаар байгаа гэдэг ийм утгатай захидал өгöd байгаа байхгүй. Тэгээ эдрийг нь бодоо авч явж байгаа. Тэгээ бодоо захидлаа авч очингуудаа тэндээ үлдчихэж байгаа. Тэнд яг л мань хүн чинь нөгөө хуурал дээр ерөнхий сайд штэ. Тэгээд чагдарч очиж шууд ажиллаа өгөхөд урайхаа хязгаар хөвсглийн урайхад одоо томилогдсон ардын засгийн газрын сайд болоод Бэт штэ, бэт. За бэт. Тийшээ яваад юу төр засгийн газрын тэргүүнээр бодоо болчихж байгаа байхгүй. Наа чи ингээд айгүй тийм хууралтай яг чанга бариад байгаа нь мэдэгдээд байгаа. Санхүү мөнгөний данзан барьж байгаа комментэрнээс ирсэн мөнгө зоосыг мань хүн хянаад байгаа байхгүй. За тэгээд юу хүрээ чөлөөлчлөө. Шинэ засгийн газар байгуулагдсан гот ерөнхий сайдаар бодоо. Тэ? Ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайдаар. За бас энэ дотор хамгийн боловсралтай хүн гэдэг нь мэдэгдээд одоо бусдад нь хүлээмжшөөрөд шүү дээ. Данзан намын дарга бөгөөд сангийн сайдаар. Тэ? Жанжис Сүхбаатар мэдээж цэргийн яамны сайдаар гэдэг юм ингээд хуваарлалтууд яваад тэгээ хүрээнд ирэнгүүт хүрээнд байгаа нөгөө ноёдууд чинь шингээх хэрэгтэй болно шүү дээ. Эвслийн засгийн газар байсан гэж ярьж ирсэн юм чинь тэгээд дотоод яамны сайдаар далан бунцогдорч бас гавь явуулж байсан хүн биш шүү дээ. Богдос сахитлах авахгүй хөөцөлдөж гүйж исэн юм гэдэг. За тэр үед Хатанбаатар Магсарж бичин баруун хязгаарлал нөгөө Борон хөгөө явуулсан. Тэр чинь нөгөө тэр засгийн газрын Батлан амгалахын сайд байсан шүү дээ. Тэгээ Борон ер нь болгоомжлоод чи ер нь баруун хязгаарт очгээд тэгээд явуулсан байсан. Тийм учраас Хатанбаатар Магсарж яв тэнд үлчиж байгаа. Тэгээд бусад ингээд бид нар ингээд зөвхөн эхний 5 сайдын л яриад байгаа болохоос дэд сайд, дэс түшмэлгээд ингээд аваад үсэх юм бол бүгд ингээд сөүлжээд яг тэнд дунд хэсэг бүрээд цөөхөн ойдон бүрээд нэмэгдэж байгаа юм. Цэвэн жамсраана өөрчн хэм байлаа Батамжаапов гэдэг ч юм уу. Тэр харахгүй тэр чинь оролцсон улсууд юм чи. Тэгээд энэ шинэ маягийн эвслийн засгийн газар бүрдэж байгаа. Энд бас тэр фракцийн хууралд хадгалагдаж байгаа нь айгүй мэдэгдэж байгаа. Энэ ер нь 24 он хүртэл бол хадгалагдсан байх гэж бодохоор байна. Яг тэгвэл хэн Ялхан цуцдаг Дамдын базар чи 23 онд ерөнхий сайдаар томилогдож байгаа шүү дээ. Ерөнхий сайдаар бодоогийн дараа мань хүнийг ерөнхий сайдаар томилж байгаа шүү дээ. Тэгээ мань хүний хамгийн ихний хийж байгаа алхам гэлс дотоод яамны сайдаг. Нөгөө даалан бунцгтөр чинь дотоод яамны сайд байсан шүү дээ. Мань хүн чинь бодоогийн эрхт холбогдуулаад цаазалцсан. Тэнгүүт мань хүн чинь Сэцэн хаан наваа нэр гэлс дотоод яамны сайдаар томилоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө ноёдын фракцт хуваарлагдсан судал. Тэргээ нөгөөх нь хатуу барьж штэ. Тэгээ бусдууд нь хүлээн зөвшөөрж штэ бас. Авыг дайрахгүй штэ. Бас нэг юм харагдаж байгаа. Хоёулаа ч нөгөө бодоогоо ярьж явж байгаа бүр сайхан юу яачлаа. Энэ үеэс эхлээд
асуудлууд үүссэн. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Тэр үеэс өмнө асуудлууд үүссэн. Та түрүүн хэлж байгаа хоёр гудамжны хоёр талаар явсан данцан. Дээр нэг тамганы хэрүүл тэр кинон дээрч гардаг. Социализмын үеийн өгүүлэмжтэй. Тийм. Наад тамганы хэрүүл чинь бүр нэлээд нюанстай хэрүүл байсан байна гэж ойлгодог шүү дээ. Хинс хэлсэн. Тэр тэгээд тэр нэг хөлмөлгээ те. Тий хоёулаа данцангийн дугаар дээр ярьсан шүү дээ. Тий. Зандан ширийн хөнөөлийг авч тамгын бодоос хэлсэн гэдэг тий. Тэгэхээр энэ хүн чинь бас боловсролтойгоос гадна гайгүй гарын уртай хүн байсан юм байна гэж бодохоор хоёрдугаарт тэр кинон дэр үл яг жоохон уран зохиолын аргаар харуулж байгаа болохоор ардын намын модон дамгыг би сэлсэн. Тэгэхээр ардын нам бол би юм гээд тэгээд байгаа шүү дээ. Эн чинь нөгөө засгийн эрх авангууд хөгжлийн замын асуудал тулгарч эхэлж байгаа юм. Энэ улсуудад. Эхлээд энэ улсууд чинь тусгаар тогтнолын асуудал байлаа шүү дээ. Тэгсэн. За тэгээд тэрнийхээ эхний зорилгонд нь хүрчлээ. Тэгэхээр одоо цаашаа яах юм бэ гэж. Одоо цаашаа яах юм бэ гэхээр ямар замаар хөгжих юм бэ? Энэ дээр бодоо бол нөгөө хэмжээт хэрэгт хаанд засаг гэдэг хувилбар дээр мань хүн зогсоод тэгээд мань хүний одоо даалгавраар тэр Максар урцаар ахлуулсан үндсэн хуулийн комисс 1922 онд байгуулагдаад тэгээд тэр комисс чинь Английн үндсэн хуулийг одоо иш үндэс болгож судалж ирсэн байна гэж хоёлаа 400 дугаарууд дээр ярьсан. Яагаад тэгж байгаа юм гэхээр төрийн засгийн тэргүүн бодоогийн өөрийнх нь баримталж ирсэн бол одоогийн нөхцөл бид нэр одоо хэмжээт хэрэгт хаанд засагтай байх юм байна. Үндсэн хуульд хаанд засагтай байх хэрэгтэй байна. Тэгээд үндсэн хуулиа боловсруулах тэндээ ингэж тэгээ үлгэрэл байсан англи гэж. Тэр юуны үндсэн хуулийн комиссийн тэр судалсан барьсан юм дотор яг тэгж хэлж байгаа бохоо. Одоо ингээд дэлхийн олон улсын байдлыг шинж байс, баян ядуу, үндэстэн олон янзын манзын те энэ бүх юм ингээд 9 шидийн шинжин бүрэлдэхүүн улс нь англи байна. Тэгээ бид тэр болоод ингээд юмнуудаа их зөв зохицуулаад тэгээ одоо ингээд хүчрэх байгаад байна. Тэгэхээр зэрэг бид нэр одоо энэ английн юмыг дагах хэрэгтэй маа гэж. Тэгээ мань хүн чинь юу яаж байгаа 100-ын ламд бичсэн загтлын хоёлаа хэд хэдэн дугаар дээр ярьчихсан. Мань хүн хэлээд байгаа шүү дээ. Манай улсад их баг улааны үзэл зөхгүй. Өөрөлд бид нар большевизмыг ч авахгүй, меншевизмыг ч авахгүй. Тэгээ одоо энэ хүн бол өөртөө үхлийн цаазын ял бичиж байгаа хүн шүү дээ. Хоёрдугаарт нь юуны хурлын эрхт бүгд найрамд хурлын эрхт улс эртт нь гэж байгаа. Өөрөлд парламентын бүгд найрамдах улс байгуулах арай болоогүй байна. Магадгүй тэр үед тэгж санагдана л да. Чи сонгуул яаж явуулахаач мэдэхгүй шүү дээ. Парламентыг бүрдүүлнэ гэдэг чинь сонгуул явах хэрэгтэй болно. Тэр мөрнийг яаж явуулах вэ? 21 онд чи тэр яаж хийнэ гэж бодох юм. Улс орон даяар дайн дажин дуусаагүй баруун зүүн хязгаараар дүүрэн байлдаан тий? За ингээ эртэтнэ гэж. За урдын адил юу хэмжээгүй эрхт хаан байж чадахгүй гэж. За тэр бол үдцсэн. Тэгээд болдгүй юм байна гэдэг нь харагдаад 19 онд дөрөв татан болгоцсон. Тэгээ одоо ганц үлдчихэж байгаа нь юу юм? Хэмжээд хэрэгт хаанд засаг байна гэж. Энэ үеэс эхлээд нөгөө хөгжлийн замын маргаанууд нь ингэж гарч эхэлж байгаа. Хэн Элбегдор Жиринчино тэргүүтээ одоо коммунист үзлийг дэлгэрүүлэх гээд байгаа нөхдөд үгүй та нар зөвлөлт маягийн улс байгуулнаа. Зөвлөлийн засагт улс байгуулнаа гэдэг юм яриад байгаа. Бодоогоос зүүн тийшээ болж байна тий. Тий. Та түрүү хэлсэн бодоо бол анхны төлөө дотор бас зүүн их гэдэг. Тэгтэл тэр тамга сэлж байгаа чинь тамганы юу санаж байвал та соёмб тэмдэгтэй байна. Тий. Тэгэхээр энэ хүн чинь нөгөө юу буддист ч дээ. Тэгээ дээр нь өмнөх төрд ажиллаж исэн. Тий. Олон орогдсон Монгол улсын далбаач нь өөрөө соём биш дээ. Тий. Тэрийг үргэлжлүүлээд орж байгаа. Үргэлжлүүлээд энэ хүн сэлж байна. Ардын намын тамгыг. Тий. Хоёрд нь ардын усгал ясны анхны зарлан тунхаглалыг чинь кинон дэр Сүхбаатар ингээд байгуулж. Уул нь энэ хүн хэлсэн юм байна. Тий. Тэгсэн. Тэр үед одоо яг нөгөө социализмын үед хийсэн кинон дэр л тэгж байгаа шүү дээ. Жанжин Сүхбаатар голлох дүр
болол тэгэл нэг бодоод данцаа хоёр арталт нэг тийм сэтгэл дундуур хоёр нөхөр энэ одоо яагаад ингээ урд ургуугаад байгаа гэсэн царайтай хоёр юм яваад байгаа маягаар гаргаад байгаа шүү дээ. Хүний хэрэг дээр бол 1921 онд бол голлох одоо хоёр хүн чинь энэ бодоо данзан хоёр байхгүй. Магадгүй тэр үедээ бодоо нь яагаад хэрэггүүлээд байгаа юм гэхэлэр Оросуудтай эхэлж холбоо барьсан хүн бодоо. Тэгээд Оросууд нь энэ нь арай жоохон зүүн тал руугаа байна гэж бодохоор хүн нь бодоо байгаа байхгүй. Гэхдээ бодоо тэр Оросуудын бодоод байгаа шиг шууд хамтрал сангийн аж ахуй байгуулад ингээ коммунизм тийм ерөөсөө байхгүй энэ хүнд. Тэгэхдээ энэ хүний бас нэг тийм улс төрийн радикализм юугаар харагддаг гэхэлэр манай хүн чинь тэр бошгыг халах залуучдын эвлэл мэвлийг дэмжиж яваад байна шүү дээ. Тэр чинь мань хүн жоохон радикал талдаа байгаад байгааг л харуулдаг байхгүй. Нөгөө данзан дээр нөгөө төлчөө ороод загнуулаад юу бошгыг халах юу хэний бошгыг халах гэдэг байгаа та нар гэдэг ингээд нөгөөдөлийг загнаад гаргацсан. Тэгс нөгөөдөл нь бодоодоор орсон ч үгүй та нар тэгээд ивэл ховсгол залуучуудын эвлэл гэд нэрлэчихгүй юу та гэд. Тэгээ Монголын ховсгол залуучдын эвлэл чинь тэгж байгуулагдаж байгаа шин. Тэр үс гизэг эхнэр гизэг мэзэг тайрдаг чинь Баруун аймагт улаан зэрэг орж ирээд дайчилсан морины хөлсийг төлөх асуудлаас гадна эн чинь орчин цагийн уур амьсгал орж эхэлж байгаа байхгүй. Тэр гизэг бол гизгний чимэг бол нөгөө дагвар бүтээгдэхгүй шүү дээ. Үндсэн юм чинь орчин үеийн болох хэрэгтэй. Энэ гизгийг тайраад эмгтээчүүд юм болох хэрэгтэй. Залуучууд гизгээ тайраад халимыг ус тавих хэрэгтэй. Энэ нудраг гэсэн хуучны юмыг боёлий гэсэн тэр нэг залуучуудын радикал урсгал байна шүү дээ. Дэмжиж байгаа хүн байхгүй. Тэгээ манай хүн чинь бас очиод цуг тайралцаа зогсоод байгаа. Энэ нөгөө бид нар энэ нөгөө тэндээс холдсон учраас жоохон тийм ойлгохгүй байгаад байгаа шүү. Энэ амар чухал сэдв. 1911 онд манжийн төрийг унгаахта хятадуудын хамгийн гол илэрхийлэл гизгээ тайрсан. Ягаад гэвэл манжууд хятадыг эзэгнээд манжуудын тавьсан нэг том зарчим бол та нар 5 гизэг тавина. Манж хүн шиг. Тэгээ энэ талаа усаад арталтаа ингээ гизэг болгож орооно гэх. Тэгээ тэр нь манжийн хааны албат болж байгаагаа зөвшөөрж байгаа хэрэггүй шүү дээ. Дараа нь 11 оны хувьсгал гараад манжийн хааны засгийг татан буулгахдаа бид нар чиний албат биш болсон гэж харуулж гизгээ тайрж байна. Амар чухал асуудал болчихж байгаа үст над чи зүгээр нь гизэгний асуудал биш тусгаар тогтнолын илэрхийлэл болж энэ 21 онд бол тэр залуучууд гизэг үсээ тайраад ингээ яваад байгаа нь бол юу штэ. Эднэр чинь бид нар шин цагийг одоо авчирнаа. Ингэж одоо энэ хуучин ноёдууд шиг төшмтүүд шиг ингэж явахгүй ингээ сайхан гизэг үсээ тайраад орчин цагийн мангийн гэдэг ийм юм руу орж эхэлж байгаа байхгүй. Төшмдүүд бол данзан ойлгохгүй шүү дээ. Юу яриад байгаа та нар юу балан юм яриад байгаа ингээд загнаад хөөгд гаргасан гэд тэр хүмүүсийн дуртгалд байж хад бодоо айгүй дэмжиж зүв шүү дээ. Хувьсгал залуучдын эвлэгэд нэрлж хэдүүлээ гарч гизэг тайрыг яваад. Тэгэхээр нөгөө шин арай нэг жоохон реформ гэх юм уу радикал үзлийг дэмжиж байгаа хүн байхгүй. Тийм дахиад нэг зөрчилтэй зүйл нь ерөнхий сайд болчоо дараагийн зөвлөлт толгойт улс руу айлшил хийх айлчлалт нөхөр хойно үлдчихэж байгаа. Үндсэн спонсорлсон улс руу эн чинь талархлаа илэрхийлж явах хэрэгтэй бас яга хойно үлдчихэж байгаа. Оростой хэлэхтэй байсан гэж та. Тэгээд их сонь юмуд болоод байна. Эн чинь нөгөө мань хүн чинь ерөнхий сайд болоод ирэхээр зэрэг хүссэн өсөөгүй тэр Монголын ирэх шиг зөвлөлд орсон ирэх шиг хоёрын хооронд чи янз бүрийн зөрчлүүд гарч эхэлж байгаа байхгүй юу? Биядгайхад Хатанбаатар Магсаржив яг 21 оны 9 сард чи баруун хязгаарт байлдаж яваа хүн шүү дээ. Бодоод бичсэн загтал байдгийг. Тэгээд тэр загтал дээр одоо тэгж бичсэн байдгийг. Зөвлөлийн засагт орсон улс бид одоо манай хэрэгт оролцохгүй гэж хэлсэн их сайн тэрийг ишүүндээс болгоод энэ улсын ивэлэр Америктэй холбоо тогтоож тэгээ Америкаар зуучлуулж Хятадтай харилцаагаа юу яах хэрэгтэй хэвэн болгох хэрэгтэй гэсэн утгатай загтал бичиж байгаа. Тэгэхээр энэ Хатанбаатар Магсаржив яавч болоонтой биш. Бодоо биш байхгүй бодоод манхан бичээд нь штэ. Тэгэд яг тэр үед ч нэг хэн гэж
Америкийн консул байсан нөхөр чинь нөгөө нэг энд барьцаанд орсон нэг Америкийн Williams гэж иргэний асуудлаар байн евро хаалган Улаанбаатарын хооронд байн яваад байгаа шүү дээ. Тэгээд тэрнтэй уулзаж бодоо асуудал тавьж байгаа байхгүй. Хоёр тэн дээр яг би бол бодог нэг алдаа гаргасан байна гэж хараад байгаа. Хатанбаатар Магсарч ямар сургууль төгсөөгүй юм шүү дээ. Тэгээ тэр яаж тэр мундаг ухаан анаасаа гарч байгаа. Манай хүн чинь зөвлөлийн засагт Оросоор дамжуулж Америктэй гэж хэлээд байгаа байхгүй. Бодоо бол нөгөө Америкийн хүн шууд түрээд ирэхээр хүй харилцаа тогтоё. Ингээд шууд асуудал тавьдсан. Тэгээд анхаарал. Тэгэнгүүт Оросууд энэ чинь биш болж гэнэ өөй гэдэг ийм сэдв нэгдүгürt гарч байгаа. Хоёрдугаарт би зүгээр хэнийг бодог хойшоо яваагүйгийн шалтгаан нэг юунтай холбож харддаг. Тэг яг тэр 21 оны 11 сард хийсэн гэрээ хэлцээний тэмдэглэлүүдийг үзэх юм бол их сонин зураг гардаг шүү дээ. Нэг талаас заяа Монгол ардын намын дарга бөгөөд сангийн сайд Данзан. Хажууд нь цэргийн яамны сайд Сүхбаатар суудсан. Тэгээд хууль зүйн дэд сайд Эрдэнэжиновын Ширэн Дамдан. Гадаад яамны дэд сайд хичээнгүй сайд Цэрэнд орж амар бүрдхэн байгаа. Тийм байна. Нөгөө талаас нь гадаад иргэн ардын комиссарын хэлтсийн дарга Туховский. За. Нөгөөх нь бас ямар юмны хэлтсийн дарга Гээц үлээ. Хэлцээний дарга. Тийм. За. Тэгээ би боддог байхгүй бодоо яваагүйгийн нөгөө нэг шалтгаан мэдээж чинь хэлцээнд хэн орох вэ гэдэг асуудал гарна штэ. Тэгээ чи одоо бүүм чи нэг Монголын төрийн сайд байж байгаад яваа очсон чинь хэлцээний дарга. нэг хэлцээний дарга чамтай уулзна гэхээр за энэ ч бас зиндаа биш юм гэж үлдэж байгаа юм харагдаад байгаа байхгүй. Надад бол тэгж харагдаж байгаа. Зөвлөлд Оросын талаасаа бас ойлгож болж байгаа. Бас их дээгүр хэлцээ хийгээд онвол монголч нь хятадын бүрэлдэхүүнд байгаа хятад үнэсдэгтээсээ тэгж бодож байгаа үе шүү дээ. Жанзойлын бүр цэргэлж орж ирэх гээд цэргээ бэлдэж байгаа үе. Ер нь бол тэр өглөө кинон дээр гараад нөгөө Жанжин Сүхбаатар ч хойшоогоо явах ч сэргийн сургууль явах гэж байгаа төгтүүдийг цуглуулад үүрэг тавихтаа Жанзойлын орж ирэх гэж та нар их ордон хамгаалах эрдмийг хичээнгүйлэн сур гэж хэлээд байгаа нь хоосон үг биш. Нэрээ тийм болж ирсэн. Тэр Жанзойлын Бээжин хоёр хоорондоо Монгол руу орох асуудлыг идэвхтэй хэлцээ. Жанзойлын мөнгө нэхээс ууцсан гэдэг. Хоёулаа тэр дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Ийм юм болж ирсэн тэр нь бол бас үнэ. Тийм үед Оросууд бас болгоомжлол шүү дээ. Амар том зэнданд Монголыг хүлээгээд аваад яачвал дараа нь чи хятадтай асуудал үүсэх юм биш үстэй. Дөнгөж иргэнийдээ дуусах тал руугаа хандж байгаа үе 21 он гэдэг чинь. Энэ бас яг аль талаас нь ойлгож хандаж болохоор юмнууд харагдаж байгаа. Тэгээ бодоо яваагүйгийн шалтгаан тэр юм байна да гэж би харддаг. Тэр ч нэг Оросд дургуудаа юм уу тэрэндээ биш. Тэгээд намын дарга нь явах зүйтэй юм байна гэсэн яриа байсан болоо да гэж бодож байгаа. Нөгөө талаас Оросуудтайгаа бас жоохон зөрчилдсөн юмнууд гараад эхэлж байгаа байхгүй. Тэр нэг юуны Улаан цэргийн анхтны асуудлаар модалцаад тэгээд тэр Илбэг Доржирын чинь та нар тэгэл ихнэр гизэг хайчлал өр төлж болж исэн юм чинь гэд тэгээ бодоогоорч гизэг хайчилсан гэд ярьж исэн штэ. Тийм нэг асуудал байсан. Хоёрдугаар асуудал нь сангийн яамны зөвлөх Путин гэж нөхөр Путин яваачсан байсан гэ. Путин гэж нөхөр юугаа архин завод юунаас хотын төвөөс гарга. Тэгээ одоо нэг өдөр төмөр бол яах юм гээд. Тэгээд тэр энэ апучин тэр дунд гуулын цаана гарч байгаа юм. Тийм учиртай. Богдын ногоон ордны хажууд төв цэргийн орон байсан. Тэгээ богднаас ороод нөгөө төв цэргүүд нь явцгаацсан байсан. Хоосон байсан баг. Тэгээд тэнд очиж оруулсан тэр. Тэгээ тэр Путинтэй хэрүүл болсон юм. Хэрүүл болсон шалтгаан юу юм гэхлээр энэ хойд нутгаар сэлэн бэлэнгийн нутгаар ангийн арьс судалдаж авч ирсэн Америкийн пүүснийхэн тэгээд чи 21 он ч бүүн дайн байлдаан болж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бараага бас нэг урагшаага ачуулахад юугүйгээд одоо найдвартай гэдэг улаан цэргийн командалтай гэрээ гээд хөлс мөнгөний төлөөд бараага нөгөө улаан цэргийн
хамгаалтын дор хүрээр рүү ачуулахгүй. Тэгсэн чинь хамгаалтын зэргүүд нь бараг нь тусаад бултцсан асуудал гараад. Тэгээ одоо яг улаан цэргийн хамгаалалд төлөх болно шүү дээ. Ялчгүй гэрийн байна уу байна. Америк төлсөн гэсэн чинь нөгөөдөл нь ингээд ингэсэн гэ. Тэгээд нөгөөдөл нь доллар байхгүй. Өрөвлөөр төлье гэдгсэн чинь нөгөөдөл Америк бид нар тэр өрөвлөөр чи яах ингээд. Тэгээд энэ зарга нь явж байгаа бодоод орчиод тэгсэн бодоогүй нэрээд эднэр Америк тэр өрөвлөөр чи яах вэ? Та нар доллар орон төлсөн дээр штэ гэлцэн. Тэгэнгүүт нөгөө Путин чинь боож өгч байгаа байхгүй өөш мөнгө жаа нөгөө тэр доллар молорчихсон. Ингээд зөрчлүүд нэмэгдээл дээрээс нь бүр амар том үзэл санааны зөрчил явж байгаа хөгжлийн замын. Тэгээд дээрээс нь энэ нөхрийн нарааны Америкуудыг яг яагаад. Тэгээд тэр Америкуудын ачааг нөгөө урагшаага замын үед хөргөж өгөхөд бодоо чинь цэргийн хамгаалалт гаргаж өгч байгаа штэ. Яг гэвэл чичүүл нийтдээ 4,000 тэмээ ачааглаа үгүй Америк ачаа. 150,000 Мексик алтан доллартай тэнцэх ачаа гэж байгаа. Жи тэр цэргийн хамгаалтгүйгээр яаж тийм явуулах нь тэгэхээр нөгөө улаантан тараад байгаа шүү дээ. Хин болохоо ичиж нараа тэр Америкийн худалдаанд цэргийн хамгаалалт гаргаж өгөө аал тэгэл Америкуудын мөнгөний доллараар төлөхөд загнаал энэ одоо ер нь биш байна гэдэг. Ийм явж эхэлсэн л юм л да. 1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд иж болж бидний түүхийн олон ойлголтыг шинжлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндангийн Отхон баярын тойрвсон Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Анчин анхны хэлмэгдсэн удирдагч нь тэгэхээр Оросоос шалтгаанд зүйл толгойд тусаас шалтгаантай юмнууд байна. Дээр нь зан авирын үдир нь ямар данзантай муудалцсан данзан дэрийг авсруулаад тэгээд бас хэлмэгдүүлэх шалтгаан болсон юм шүү. Тэггүй одоо тэгээд нөгөө овоо усхуу шазгаа хаанаас суух уу гэж энэ хоёрын чинь хооронд зөрчлүүд угаасаа л тусгаар тогтнол олохоос өмнө тэр хойно байхаас л эхэлж байгаа шүү дээ. Тэр гудамжны хоёр талаар яваал бичгийг бордын нэрийн өмнөөс өгнө, ардын намын нэрийн өмнөөс өгнө гээл тэндээс маргаан эхэлж байгаа. За тэгээ одоо бидний уламжилт сайхан юм биш үү нөгөө зорилгодоо хүртэл айгүй сайхан явж хагаад зорилгодоо хөрөнгөтэй зудаан эхэлдэг 11 онд чи ийм юм болсон шүү дээ. Тэгээ сайхан зорилгоо биелгэлжэл нэг талд нь даалам цэрэн жимэд ахлал баруун жигүүрийг ахалж босч ирээл зүүн жигүүрийг хин чин хамтарж ахалж босч ирээд тэгээд ноёдын бал нам нарын фракц гэдэг тэмцэл яваал те. Энд бас яг тийм юм болж байгаа нөгөө хүрээний бүлгмийнхэн консулын бүлгмийнхэн хоёр ч ноё бодоо данзан хоёр нэг жигүүрээ ахалж босч ирээд ер нь бол хараад байхад бодоо ус эхэлсэн. Ер нь сериус одоо нэлээд нухацтай маргаа. Эхлээд данзан сангийн сайдын ажил хийгээд завхгүй болчлоо. Тийм болохоор төв өрөөний даргаыг данзангаас авч өөр хүнээр тавья гэдэг асуудал гараад. За. Тэгэд хэнийг тавьчихж байгаа Дамбадаржиг тавьчихж байгаа. Дамбадарж өөргөө яг тэр боловсролтой хүн л дээ тэр үед манай гадаадд сурсан анхны оюутнуудын нэг штэ. Чавлсан Дамбадарж Жадамбаа гэдэг нөгөө эрхүүд сурч исэн оюутнуудын нэг. Тэгтээ айгүй залуу хүн штэ Дамбадарчдоо хэдэн настай юм бэ? 20 тэвс юм уу? Тэгэд манай түүрэн даргаар тавьчихж байгаа байхгүй. Бодогийн хамаатан. Цэрэг очир зайсан. Цэрэг очир зайсан чи гişэвийн хүн хүрээний зартай баяны нэг энэ тэрэ. За ингээд нөхөр ингээд намаа авж штэ сэмхэн. Засгаа намаа аваад нөө анхны тохиролцоонууд хөдөлж эхэлж байгаа үстэй. Тэг. За тэгээд дээрэс нь бүгдээр тулсан хэрэг гэдэг хэрэг басна дээрэс нь нэмж мандаад. За тэрийг ойлоо нэг
Төрөчн данзангийн дугаар дээр ирсэн. Мань хүн бол бүгдээр нь тус байгуулах хэрэгтэй гэсэн энэ байр суурин дээр тэгээд данзан ялгаатай тэр коммунизм хамтын хөдөлмөр одоо тэр нийтлсэн гэж хүний тухай ойлголт байхгүй. Бид нар бол шинэ маягийн хөрөнгөтний бүгд баримт улс болно. Яг тэгвэл ард түмэн маань бүгдээр ингээд өөрийн малтай хөрөнгөтнүүд жижиг хөрөнгөтнүүд байна. Тэгээд та нар баяжцгаа. Тэгээд ингээд ийм улс болно гэдэг ийм үзэл байр суурьтай байсан бодоод нэг бүгдээр нь тулс байгуулах хэрэгтэй юм гэсэн утгатай бичиг өгсөн баг. Тэгсэн бодоод тэрийг аваад төвөөрөөр шилжүүлсэн баг. Хилцэх гэдэг. Тэгээ төвөөрөнд энэ асуудлыг хилцэхээр энэ юу яриад байгаа юм бэ энэ ч одоо яахлаар энэ хаан байж штэ богд хаан байж тэгж яхад одоо энэ хааныг авч хаях энэ чи төрийн эргэлт хийх гэж штэ гэдэг хэрэг болж бужигнаад тэрийг бодоо мэдгүй шилжүүлээгүй болоогүй ш надад бодогдоод байгаа. Ерөөдөө мань хүн эвийн таруулаад явчихл юм хийсэн болтой юм шиг харагдаад байгаа. Тэгээд тэр асуудал гараад ирэнгүүт данзан скватер энэ төр ойлгож байгаа юм. Төрийн эргэлт хийх гэж байна гэдэг одоо ял тулгаад эхэлж байна гэдэг чинь цаазын ял тулгаж штэ. Ер нь бол 21 оны 11 сараас эхэл 11 сар тухай юу ячихсан юм аа. Сажлам тэргүүтээ нэг бахан хүнийг буудаад алдсан. Цагаант нуудад зүтгэсэн гэдэг ялаар. Яг үнийг хэлэхэд бол нөгөө юу ардын хувьсгал ялтал энэ хэд ч нөгөө цагаан улаан мэддэхгүй яваад байгаа шүү дээ. Улаантан бодоо цагаантан цэвэн тэргүүн дээр очиод борооны цэрэгт бороонд хүчин зүтгээд байх шиг те эдгээр чинь тийм улаан цагаан тухай ойлголт байхгүй байгаа шүү дээ. 21 оны 11-р сараас эхлээд улаан цагаан гэдэг сэдв энэ дээр гарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ сажламыг буудаал сажламтай ч бараг цуг 40 гаруй хүн будцсан байдгийг. Яг энэ дотроос хамгийн том нь сажлам чи төвд хүн шүү дээ. Сажлам өөрөөр тэр хэрэгт оролцох нь аргагүй. Яг гэвэл богдыг нөгөө гамингийн гараас чөлөөлөх хэрэгцээтэй байсан. Тийм учраас тэр богдын хамгаалтын торгон цэрэгт байсан 80 төвд чинь борооны цэрэгт очиод нийлцсэн. Тэгээд энэ одоо богдыг чинь энэ ногоон хордноос хулгайлж авч гарахад чинь бол их тэнгэрийн амаар Туваа нүгийн бүрээдүүд сажламын төвдүүд хоёр дайрч орж ирж богдын ногоон хордон руу одоо одоогийн богдын музей рүү дайрч тэндээс богдыг аваад цаашаага буцаж гараад Манчри хэд рүү авчиж байршуулж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр одоо цагаант зүтгэсэн мөн болчихгүй. Уул нөөрхий богдыг л аврах гэж явсан улс. Өдөртөгчөө. Тэгээ өдөртөгчөө аврах гэж явсан улсууд та нар цагаант зүтгэсэн байна гэд нөгөө хэд чинь барьж яваад буудаад устгачиж байгаа. Тэрэн дотор сэвэн тэр хүн бас буудсан санагдаж байна. Ингээд ерөнхийдөө бид нар нөгөө хэлмэгдэл бодоогоос эхэлсэн гэж ярих гэдэг хэлмэгдэл сажламаас эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэнд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс чинь нөгөө хүрээнд байгаа улаан цэрэг их. Үүний манай улаантнуудыг устгасан цагаантнууд нэрэ буруу орж ирээд бахан улаант ингээд бахан орос дүүжлээ айцсан шүү дээ еврей орсуудыг. Ингэсэн. Тэгээ энэ одоо энэ хүмүүст хүчин зүтгэсэн энэ сажламаа байна, энэ сэвэн тэргүүн байна гэдэг ингээд ихний юм гэж хэлсэн. Тэгээд дараа нь энэ бүх юм чинь ингээд нөгөө цаашаа ухагдаад явхаар данзан бодоо хоёрыг хэрүүлчин сүүлрүүг улаан цагаан маганы юм руу ороод эхлэнгүүт бодоо ерөнхийдөө за би болиё гэд 22 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа татгалзаад за би одоо хөдөө гарч маллаа гэж хэлээд тэгээд ерөнхий сайдын ажлын өгчөө яваад гэж байгаа. Тэн дээр бас нэг асуултын тэмдэг үлдэж байгаа. Энэ 1 сарын 7-нд ажлаа өгсөн байж байгаа. Яг маань нэг 8 сард баримтжилж байгаа. Тэ? 8 сарын дараа. Тэ 8 сарын дараа. Яагаад гэж баримтжилж байгаа. Одоо тэгээд малчин болцсон хүн ер нь юу тоглолтоос гарцсан тий. Тоглолтоос гарцсан малчин болцсон хүн юугаараа ингээд онцлог байгаад байгаа юм гэж. Би бол зөвхөн юу гэж хараад байна гэхэлэр бодоо бол ингээд за би болио гэд өгж байгаа нь бол ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлсэн хүн байна гэж хараад байгаа.
би энэ тоглоомын ерөнхий сайд байж чадахгүй. Шиг би нэг өглөө Дургуйт сайд гэсэн үг байна. дургуутсаад гэсэн. Тоглолтоос гарахын тулд биш. Тоглолтоос гарахын тулд биш юм байна гэж хараад байгаа. Тийм учраас бодоогийн талын хүмүүс ч байгаа шүү дээ. Тэр бүхэлдэн консулын бүлгмийн гишүүд чинь энэ тэнд ажил албаншил авсан хүмүүс байгаа. Тэдний дунд дургуутсал бий болж штэ. Тэгэд яасан гэж ингэж байгаа. Энэ хүн ч өстой жоохон зүтгэсэн штэ гэдэг ийм яриа болж өрнжийн гэсэн үг байхгүй. Тийм учраас ер нь энэ толгойг нь устгах хэрэгтэй гэдэг сэдв болж сүүлрэг хувирсан байна гэж надад харагдаад байгаа. Тэгээд 22 оны 8 дугаар сард нөхрийг баривчилж байцааж агаад тэгээд нэг тэр Лочингуан бодоо гэсэн номон дээр байцаалтын нөгөө протоколуудаас нь оруулсан байлээ. Вообще Лочингуагийн шилхэн дашилсан гэсэн үг. Тий. Тэр протоколоос нь оруулсан байна лээ. Тэгээд тэр протокол дээр хэлж байгаа юм бүгдийг үнэн гэж хэлэхэд хэцүү. Тэр бол мэдээж нэлээд эрүүшүүлттэй байцаасан байцаалт байж таарна. Тийм болохоор зэрэг тэгээд тэрэн дотор чинь чагдарж хамрагдаад орчиж байгаа. Одоо бодоогийн хамгийн дотны хүн даалан бонцогторж хамрагдаад орчиж байгаа дотоод яамны сайд энэ бодоогийн хэрэг гэдэгт. Хин бүгд нарт улсын хэрэгт чаавлсан хамрагдаад тэгээд чаавлсан Жинжис Ухаатар аварсан байлгаад тэгээ хэрэгээс мултлаа чи тэр хилийн хатарад байгуулаад ирээд зүүн хил рүү өгöd явуулчихж байгаа штэ. Тэр юу яасан бэ гэж. За одоо тэгээд ер нь бол энэ бодог устгасан энэ асуудал дээр за одоо яг Данзан Сүхбаатар хоёр оролцоотой гэдэг. Жинжис Ухаатар мэдээж оролцсон ш цэргийн яамны сайд оролцохгүй байна гэж байхгүй. Тэгээ одоо бүх юм Данзан Сүхбаатар хоёр дээр үлэг хүү альсгуулын хүрээнд байсан улаантнууд энд холбоотой тэр дундаа Элбегдор Жиринчино ч бодог цааслагдсны дараанаас ер нь Монголын муурахшуулах гэдэг гүгэд эхэлж байгаа юм баггүй. Хойсгол цэргийн зөвлөлийн дарга маргаж болж байгаа. Ялангуяа Жанжиг нас орсны дараа. Энэ дээр бол би ингээд орсууч буруутай гэдэг 100% тийш нь үлгэж болохгүй юм байна. Данзан Сүхбаатар хоёр буруутай гэдэг 100% ийш нь ч үлгэж болохгүй юм байна. Ер нь яг жинхэнэ боддоор болсон явдал бол манайхны дотоодын цодоо нэг далим дуулаад орсууд тоглолт хийгээд усчих нутгийг усчих гэж байгаа л хус цулсан юм л гэж харагдаад байгаа. Гэр бүл нь яасан. Одоо шууд яг Данзан будагт адилхан шууд дэр дорн цаазын ажиллагааг үүсгэгдсэн байна тий. Тэ нөхөр чинь 8 сарын 31-нд чагдарч автай хамт энэ шарааданд юу ч бодцоо Данзан бас тэгсэн штэ. Гэр бүлийн харин тэр үед нэг гэр бүлийн хүндэтгүү байсан. Багшуу авгаан нь бол баригдаагүй үлдээд юу яасан байдгийг. Тэгээ яг ер нь бол нөхөрт дамбижаад нэг захидал бичээд тэгээд тэнд нэг мань хүнд бэлэг болгож хэдэн ширхэг гар бөмбөг улаан цэргийн малгай энтер явуулсан гэ тэрийг нь бол нам засгийг устгах санаа сэдсэн гэдэг ялуулгаж хувирсан. Ер нь бол яг 21-22 оны цаг дээр бол дамбижаагч татж авах бодлого явж ирсэн шүү дээ. Баруун хязгаарыг одоо голлож нөлөөлж байгаа этгээд мөн үг гэвэл мөн бид ч одоо тийм нөхдүүдийг авчираад тэр нэг ямар нэгэн сайдаар тавиад тэгээд тэр баруун хязгаараа буцаагаад нэгтгэж те нэг гар дор авах нь чухал. Ийм байсан үед бодоо тэр хүнд загтал бичээд бэлгэсэлд явуулсан юм байгаа бах. Тэгээд яг бөмбөг гэдэг нь өөрөөдөө өөр билэлчгэр юм байгаа. Хур байсан баг л да. Бөмбөг гэдэг нь тоглоомын бөмбөг биш биш гар бөмбөг. Гарнат. Тий. Тэр чи одоо нөгөө юутай хүнд бол тэр дайм байлдаан эрхэм мэлж байгаа хүнд бол их гоё бэлгэл байсан баг. Энэ ч одоо тэгээд стрийн зүтгэлтийн хувьд богдын шатрын хүү юм уу? Оросын үзэл сурталч юм уу? Эсвэл үнэхээр үндэсний үзэлт юм уу? Эсвэл оппортунист юм гэх нэг маневрлаад байдаг. Эсвэл бүр одоо юу мэдгүй одоо богдын тагнуулч юм уу? Бэлтгэгдсэн тагнуулч юм уу? Ийм сонин зөрчилтөө дүр байна л да. Та ер нь юу гэж дүгнэх вэ? Би бол энэ нэг харьцангуй анхны долоогийн дунд байгаа жоохон зүүнний үзэлтэй. Би жоохон зүүнний гэдэг нь
бас зүүнний үзэлтэн бас биш. Тэгвэл энэ ч нэг ардын эрх ярьдаг тий. Тийм ч учраас яг хамгийн ихэнд ардын засгийн газар хийж байгаа алхамч амжилтгаж ясыг устгаад тэгээд дараа нь тэр тэгтээ шийдвэр бодоогийн дараа гарсан л да. Юу суурийг бол бодоо тавьсан шүү дээ. Энэ ноёдуудын хэрэгэн зэргийг хураах 23 оноос. Тэгээд дараа нь 23 оноос энэ нөгөө аймагуудыг чинь Түшээд хаан, Сэцэн хаан, Засагт хаан гэд нэрлэхгүйгээр Сааныг хаан гэж нэрний чи хааныхаа нэрээр нэрлээд хувийн өмчг юм яваад штэ. Тийм учраас тийм байхгүй. Хинтээ хаан уулын аймаг, Богд хаан уулын аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг гэж нөгөө аймагуудын уулынхын нэрээр нэрлэж байгаа. Тэр чинь зүгээр нэг тийм гар загтансандаа ч нэрлэж байгаа биш. Энэ нэг арай жоохон нэг тийм ардын талаа баримтлах тэр бодоогийн үзэл нь ингэж үргэлжилж яваад байна гэж надад харагдчих. Гэхдээ одоо зүүнний үзлийнхэнтэй таарахгүй байгаа нэг шалтгаан гэхэлэр энэ чинь ерөөсөө зүүнний үзэлтэй хүн биш байхгүй. Тэгэж энэ ч одоо ингээд элбэгдэр жирэнчэн бол нөгөө цаатлаасаа зөвлөлт засгийн газараас одоо зөвлөлтийн засгийн газараас дэвшүүлж тавьсан бодлого шүү дээ. Цаашаа хөгжиж гэвэл энэ хүмүүсээ нэгтгэе. Хамтын хөдөлмөр бий болгоо. Хоршоо коммун хамтрал байгуулад тэгээд тэрүүгээрээ хөгжөөд явна гэд хувийн өмчийг хураах асуудлууд яригдаад байгаа үстэй. Бодоо бол тэр хувийн өмчийг хураана мурана гэсэн тийм бодолтой хүн биш байхгүй. Нэг нөгөө нэвтрүүлгийн цаг дууссан учраас би танаар та болохоор Сэвэн Жамсрам нэг оюун санааны эцэг гэж байгаа. Данзанг болохоор намын үзэл сурталч гэж байгаа. Энэ үнийг яг нэг үгээр юу нэрлүүлж авах хэрэгтэй. Ардын өсгөлч юм уу? Нөгөө энэ чинь яалчгүй намын үзэл сурталчийг тавьсан хүмүүсийн л нэг болно шүү дээ. Хоёр хүн биш дээ Данзан бодоо. Тэгээ хоёлаа Данзан гэх нэлийн дэлгэрэнгүй биш. Одоо бодоогоо энэ хүний үзэл баримтлалыг яа. Энэ үзэл баримтлал нь бодог цаазалснаар алга болоогүй гэдэг нь дараачийн арга хэмжээ хэрэгжээд яваад байхад одоо хамжлагч ёс бол бодог байхад чөлөөлцсөн. Хамжлагт ёсыг халсан. Тэгэхдээ тэр ноёдын зэрэг дэвийг хураах энэ тэргээд тэр олон ажлууд чинь цаашаа 22 23 онд үргэлжлээд Монгол улсын ерөнхий сайдаар хин жалхан цуцагт Амдан базар томилогдчиход байхад тэр ажил үргэлжлээ яваад байгаа гэдэг чинь энэ хүний баримталж байгаа үзэл баримтлал орчод байгаа нь тэр. Хин 24 онд нөгөө Данзангийн дугаардаар хоёул ярьсан 24 оны намын 3 дугаар их хурал дээр элбэгдэр жирэнчэн Данзан хоёрын оронд маргаан болоод тэгээд Иринчэноны нэрмэлцэх 10 зүйлийг солиохэд Данзан тэр бол нэг Иринчэно митийн хүн юм ярьснаар солигдчихдаг гэд бишээ гэд хатуурхаад байгаа шүү дээ. Энд чинь цааталт нь энэ үзэл суртал яваад байгаа байхгүй. Яг л Иринчэногийн маань түлхээд байгаа үзэл суртал гэдэг маань зөвлөл засаг, зөвлөл хамтарсан аж ахуй, хөрөнгө хураах, хамтын одоо хөдөлмөрийг бий болгох гэдэг тэр зөвлөлт засгийн бодлого яваад байна. Энэ талд нь бүгдээрээ баяж ардын аж ахуйнууд хэвээрээ байна. Энэ бодоогийн тэр баримталж байгаа. Гэхдээ чи хүний дайтай хүн байх хэвээр хамжлага байж болохгүй, боол байж болохгүй. Чи ноён гэж дээр нь ингээд томроод байх юм байхгүй ч гэдэг юм. Энэ бодлого яваад байгаа нь тэр байна. Тэгээд тэрийг хамгаалж эхлээд өөрөх бодонд зөвөр энэ дээр бидний байнгын бодвочтой нэг гашуун зүйл байна. Хоорондоо алдчихж ижил бусны хаал болж байгаа. Нэг үгээр илэрхийлсэн чинь 10 үгээр болгочлаа. Тэгээд дуусах. Хин гэж одоо оноох вэ гэдэг үзэгчтэй үлдээ гэдэг комментэр санаа авъя. Тэгээд нэвтрүүлгийг үгээр өндөрлөө. Баярлалаа үзэгч. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors